За энэ хуулийг бол бүхэлдэн дэмжиж байгаа. За гэхдээ энэ хуулийг санаачлаад хийгээд явж байгаа ажлын хэсгийнх нь бас нэг хэдэн зүйлийг бас анхааруулахгүй болохгүй нэ. Нэг дэх асуудал нь бол энэ хуулийг дагалдаад үндэсний хөтөлбөр дүрм журам баахан баримтч боловсруулах юм байна. Яг үннийг хэлэхэд бол Монгол улс ийм салан тусгаарлах шашны болоод терроризмын аюул өнөөдөр яг хоолой тулчгааг байгаа. Монгол улс өв олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэдэг. Өв олноор хөнөөх зэвсэг болон цөмийн зэвсгийг дэлгэрүүлэх, үйлдвэрлэх тараахын эсрэг байдаг. Гэтэл бид нар одоо өөрсдөө яг ийм хууль гаргаад сууж байна л да. Тэгээ яг энэ хуулийн одоо үндсэн дотор бол энэ санхүүжүүлэх асуудлыг одоо 20 гаруй хэмжээ аавна, хөрөнгийн зогсоон, хөрөнгийн зарцаана гэдэг ингээд Монгол улсынхаа иргэдийн өмч хөрөнгийг ижвэрэн бүртгэх, цааш нь ингээ санхүүгийн тайлан тооцоонд оруулах. Тэгээ явандаа энийг бол бас өсөн дэлгэрүүлэхэд нь бол бүх юм одоо тайлагнах юм шаардлага хэрэгцээл гарч ирж байгаа. Тэгээ дотоодын жагсаалт гаргах юм байна. Тэгээ энэ хоёр дахь зориултаа бараа бүтээгдэхүүн явуулах юм байна. Энийг хориглох юм байна. Тэгээ энэ мал цаашлаад эн чинь үг үсэг нь байж байгаа. Цахим сүлжээ байна. Техник хэрэгсэл, технологийн асуудал байна. Энэ холбоо тохиоллын асуудал байна. IT байна, сансар судлал байна. Хим физик технологийн асуудлууд байна. Энийг чинь нутагшуулах гэхээр Монгол улсыг цаашд нь одоо ингээд үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, улс орны хөгжилд онцгой ач холбогдолтой ийм үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэхээр хоёрдмол зориултаа бараа бүтээгдэхүүн оруулж ирлээ гэдэг нэрийн дор хаагдчих үе дээ. Энийг онцгой анхаараарай. Тэгэд үйлдвэрлэл хөгжиж болдгоо. Ингээд одоо үндэсний үйлдвэрлэл болоод бусад одоо шинжлэх ухааны технологийн шинэ ололтуудыг ашиглах гэхээр ашиглаж болдгоо. Ийм нөхцөл байдал руу оруулчих үе дээ гэдэг ийм болгоомжлол байна. Энийг та бүхэн анхаараарай. Хуулийн 2-29 дээр тэр цахим сүлжээ техник хэрэгсэл гэдээ байгаа. Эн чинь явж байгаад хөгжил чөдөр тушаа болчих үе дээ гэдгийг бас би энд сануулмаар байгаа юм. Энийг анхаарна үз. Дээр нь бол бас энэ терроризмыг сурталх хулга явуулж байгаа, дэлгэрүүлж байгаа, урайлан дуудаж байгаа, хатгаж байгаа ийм этгээдүүдэд бол хариуц одоо оногдуулах ялыг бол нэмэх хэрэгтэй. Энэ 5 жил багдана. Терроризмтэй гадаад улсууд тэмцэхдээ бол тэднийг устгадаг шүү дээ. Бид нар 5 жил хорино гэж ямар юм бэ дээ? Үнэхээр тэрийг дэмжиж байгаа үндэсний одоо аюулгүй байдал ностой нөлөөлж байгаа ийм асуудал яригдж байгаа бол тэднэрт хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Дэлгэрүүлж байгаа, сурталчилж байгаа, урайлан дуудаж байгаа, хатгаж байгаа энэ асуудлууд үндэсний аюулгүй байдал, эв нэгдэл ноцтойгоор нөлөөлж байгаа бол энэ дээр хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Энэ 29-ийн 22 дээр бол 5 жил хүртэлгдсэн байлээ. Энийг бол бас та нар эргэж хараарай гэж хэлмээр. За баярлалаа.